Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастад тавтай морилно. За энэ подкастаараа хуулийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж явах болно. Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн подкастаараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа подкастыг улс орнуудын сонирхолтой хууль дүрмүүд гэсэн сэдвээр хүрэхээр бэлтгэлээ. За энэ удаагийнхаа мэдээллийг SAC-ийн гэсэн сайтаас авсан байгаа. За ингээд та бүхэндээ улс орнуудын хамгийн хачирхалтай хууль дүрмүүдийн талаар танилцуулъя. За нэгдүгээрт бол Япон улс байгаа. За Япон улс техник технологийн ноён оргил болсон Япон улсад таргалахыг үл хориглодог байна. За жил бүр иргэдээ үзлэгт хамруулж бэлгүүсний тойргийг нь хэмжин эрэгтэй хүмүүс 87 см, эмэгтэй хүмүүс 80 см хэвтэрч болохгүй хэмээн заадаг байна. За таргалснаар элдв өвчин тусах эрсдэлтэй түнчлэн ажлын бүтээмж, үлэмж буурдаг тул дээрх арга хэмжээг авсан гэж бичсэн байна. За хэрвээ дээр заагдсан хэмжээнээс таргалвал тухайн хүнд таргуулын арга хэмжээ авдаг юм байна. За дараагийнх нь Дайн улс. За Дайн улсад бол өнчин болоод орон гэргүй хүүхдүүд олон учраас тэд машины доор унтаж хоногддог. За ийм байгаа юм байна. За ийм тус улсын засгийн газраас нэгэн сонирхолтой хууль баталсан. Жолооч машинаа асаахаас өмнө заавал машин доор нь хүүхэд унтаж байгаа эсхийг шалгах ёстой гинэ. За эсбөгөөс хуулийн хариуцлага хүлээлгэж мөнгөн торгуулийг оногдуулдаг гэжээ. За 3 дугаарт Франц улс. За Франц улсад нас барсан хүнтэй гэр бүл болохыг үл зөвшөөрд юм байна. За дэлхийн 1-р дайны үед улс их орныхоо төлөө амиа золиослсон цэрэг гэрсийн дурлалт бүсгүйчүүд нас барсан хайрцагтайгаа хормой хийхийг хүсдэг байсан тул үүнийг хуулиар хүлээн зөвшөөрөх болсон гинэ. Тэмдэж өдгөө хүмүүсийг талигаачтай гэр бүл болохыг зөвшөөрдөг төдийгүй салтигч мөн байж болно хэмээн үздэг гэжээ. За их сонирхолтой юм байна. За дараагийнх нь Сингапур улс. Сингапур улсад богц ажиллахыг хориглодог гинэ. За тус улсад богц ажиллахыг хориглодог. Учир нь ингэснээр гудамж талбайг бохирдлоос сэргийлж хотын үзмжийг нэмдэг. Иймд хотын захиргаанаас дээрх шийдвэрийг гаргасан гинэ. 1992 онд анх энэхүү хуулийг баталсан боловч нийгэмд мөрдөгдөх тал дээр асуудалтай байсан ч өнөөдөр энэ нь хотыг цэвэр цэмцгэр байхад чухал нөлөө үзүүлэх болсон гинэ. За 5 дугаарт Австри улс. За Австри улсад бол олон нийтийн газар үнэлцгийг хориглодог гинэ. За олон нийтийн газар үнэлцэж ёсгүй ажиллах нь хүн бүхний дургуутслыг хүргэдэг билээ. Харин үүнийг Австри улсад хуулиар зохицуулж өгсөн бөгөөд хосуудыг олон нийтийн газар үнэлцгийг хууль бус хэмээдэг байна. Хэрэв тэд хууль зөрчиж үл ойшоовол 50 еврогийн торгууль төлдөг гэжээ. За дараагийн улс маань Самоа гэж арал хэд юм бэ? За энд бол Самоа гэх жижиг арал нь яг л Деважин мэт үзэсгэлэнтэй байгальтай. Харин тус арал дээр мөрдөгддөг нэг хачирхалтай хууль нь эхнэр найз бүсгийнхээ төрсөн өдрийг мартахыг хориглодог аж. За нөхрүүд нь эхнэрийнхээ төрсөн өдрөөр гаран дээр нь шивээс хийж тэмдэглэдэг бөгөөд үүнийг нь цагдаа нар шалгаж хяндаг гинэ. За 7-д Америкийн нэгдсэн улсын Флорида мужи. За энд бол унхахыг хориглодог гинэ. За энэ үнэхээр хачирхалтай хэдий ч Америкийн нэгдсэн улсын Флорида мужид пүрэв гарагийн оройн 18 цагаас хойш олон нийтийн газарт унхахыг хориглодог байна. Унхах нь бусдын эрхэнд халдаж тав тухтай байдлыг алдагдуулах тэрчлэн хуулиас гажууд зүй бус үйлдэл тооцогддог гинэ. За 8 дугаарт Австрали улс орж байна. За гэрлийн шил солихтой холбоотой мэдээлэл. За хэрвээ гэрийн тань гэрлийн шил эвдэрч солих шаардлага гарвал хэрхэвч өөрөө сольж болохгүй гинэ. Заавал мэргэжлийн хүнээр солиулах ёстой төдийгүй өөрөө дур мэдэн гэрлийн шилийг солих нь хууль бус үйлдэл тооцогддог гэж байна. Хэрвээ иргэн энэ төрлийн зөрчлийг гаргавал $10 торгодог гин шүү. Учир нь тус үйлдэл хэтэрхий эрсдэлтэй хэмээн үздэг бөгөөд үүнээс хамаарч тус улсад цахилгаанчид эрэлт өндөртэй, цалин хангамж сайтай байдаг гинэ. За 9-р Америкийн нэгдсэн улсад имэйлээ шалгах гэж байна. Имэйлээ шалгах. Америкийн нэгдсэн улсын иргэдийг тогтмол ашигладаг имэйлээ ямагт цэвэрлэж хит их мессеж, загтал, дүрхээс зайлсхийж байхыг хуулиндаа тусгаж өгсөн байдаг. Үүндээ тус улсын иргэн
180 хоногийн турш имэйлдээ ирсэн загтлуудыг устгалгүй хадгалж явбал хуулийн хариуцлага хүлээлгэж торгуул оногдуулдаг байна. За, Швейцар улсад дараагийнхан байранд орж байна. За, энд хорогдох байр барих. Дэлхийн хамгийн чанартай иргэний хамгаалалтын системтэй гэгддэг Швейцар улс нь хуулиндаа айл бүрийг гэртээ тусгай хорогдох байртай байхыг шаарддаг гинэ. Тэд тус байрандаа 4 сарын турш идэх хоол хүнс хэрэглэлийг бэлтгэж тавьсан байх ёстой гэжээ. Ингэснээр ард түмнээ аюул занлаас сэргийлж амь насыг нь батлан хамгаалж буй хэрэг юм. Тус хуулийг Квитэн дайны дараахан засгийн газраас баталж өгсөн гинэ. За 11-р Хятад улс. Хятад улсад эцэг эхээ орхиж явахыг хориглодог. Мэдээж бүхнээ зориулан өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхээ ямагт хайрлаж халамжилж байх нь зүйн хэрэг. Харин Хятадд хүүхэд төрсөн даруйдаал эцэг эхээ хариуцаж халамжлах үргийг хүлээдэг байна. Нас бид хүрмэгцээ тэдний эрүүл мэнд аюулгүй байдлыг хариуцаж гэр бүлтэй болсон ч байнга ээж аав дээрээ зочлох шаардлагатай гинэ. 12 дугаарт Хонконг нөхрөө хөнөөх гинэ. Хонконгод гэрлэлтэн чухал байр суурь эзэлтийг хүн бүхэн гэр бүлдээ үнэнж байхыг шаарддаг бөгөөд ялангуяа нөхөр нь эхнэрээ хуурч өөр бүсгүйтэй явуулсыг хориглодог. Хэрэг үүнийг эхнэр нь мэдэх аваас нөхрийгөө нүцгэн гараараа хороох нь хуулиндаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хэрв зэвсэг ашиглаж хор уулгах гэгчлэн нөхрөө хөнөөх нь хүн амны хэрэгт тооцогддог ажээ. За дараагийнх нь Саудын Араб. За тус улсад хэдэн настайдаа ч гэр бүл болох боломжтой байдаг. Ямар нэгэн насны хязгаарлалт гэж байдаггүй байна. 2010 онд 12 настай охин 80 настай нөхрөөсөө салахыг хүсч өмгөөлөгч аав нь шүүхээр заргалцсан боловч ялалт байгуулж чадаагүй ажээ. Угтаа бол тус улсын хууль зүйн сайд гэрлэх насыг 15 хэмээн тогтоохыг хүссэн боловч шашны тэргүүн нь эсэргүүцсэний улмаас төдгөлзүүлж байсан гинэ. За 15 дугаарт Итали улс. Муухай харах. Хэдийгээр уурт тань хурж бухимдаж явсан ч Итали улсын Милан хотод хэрхэвч хүмүүс рүү муухай харж болохгүй юм шүү. Учир нь тус улсын хуулинд олон нийтийн газар хүмүүс рүү муухай харах харьцагыг хориглож торгуул ноогдуулдаг байна. Энэ нь бусдад муухай энерги цацаж амар тайван байдлыг нь алдагдуулна хэмээн үздэг ажээ. За ингээд энд хүрээд подкастаа дуусгаж байна. За эхний ээлжинд бол би нэлээд хуулийн чиглэлээр нэлээд подкаст хийсэн. Тэгээ сүүлийн үед бас хүмүүс сонирхолтой байлгах үүднээс сонирхолтой хуулийн талаар судалж үзээд тэгээд цаг цэгмэн дээрээс ийм улс орнуудын сонирхолтой хуулийн талаар ингэж олж мэдээд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон. За ингээд надтай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.